За сайн байцгаана уу. Голын эргийн тогтворжуулагч ургамал гэсэн сэдвтэй бэлтгэлээ танилцуулъя. За тэгэхээр голын эргийн тогтворжуулагч ургамлыг яагаад энд ярих хэрэгтэй болсон бэ гэхээр ерөнхийдөө нэг ургамал судлаачид маань хээрийн хчүүд юм уу те нугай ч юм уу ургамалд анхаарлаа хандуулад яг голын экосистем судлаачид усны судлаачид маань болохоор усан доторх усныхаа ургамалд анхаарлаа хандуулад яг энэ зургуулсан байгаа голын эргийн бүсийн ургамлын үүрэг, үйл ажиллагаа, тэдгээрийн экосистемдээ гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ингээ орхигдуулсан байдаг юм аа. За тэгэхээр эдгээр ургамлууд маань ямар байдаг вэ гэхлээр тэр голын эргийн элэгдэл эвдэрлийг зогсоож яадаг, ус татам руу хайлж газар чингэх орчны чихтэй нөхцөлийг бүрдүүлж яадаг ихэнх тогтворжуулагч ургамлууд бол эдгээр үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр тогтворжуулагч ургамалд бол гол горих нуур цөөрмийн захаар ургасан ихэвчлэн хүчтэй салаалсан үндэсний системтэй нягт нүүл үүсгдэг юм уу үндэслэг иштэй том өргөн шугам навчтай босоо сагалгар титэмтэй үйтэн улалж зэрэг овгийн өвслөг ургамлууд болон урсны овгийн моднууд ордгоо. Тэгэхээр эдгээр маань маш том хүчтэй хүчрхэг үндэсний системтэй учраас тухайн голын эргийг маш сайн тогтворжуулж барьж өгж яадаг. Ингэснээрээ урсгалын хүчийг сааруулж чаддаг. Нөгөө хаялгаар хуримтлагдсан хурдсыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг зэрэг үүргийг гүйцэтгэдэг ийм чухал ургамлууд юм аа. За бид Тамир голын эргээр 2018-19 онд ямар тогтворжуулагч ургамлууд байна вэ? Ямар үүргийг гүйцэтгэж байна вэ гэсэн судалгаа хийсэн. За тэгэхээр Тамирын гол болон түүний цутгал 6 голд дээр хийсэн судалгаагаар эргийг тогтворжуулах үүрэгтэй 3 цэцэгт хэмдэг судалгүй улалж, бут улалж, намгийн бэлэг өвс, дорнодын тор өвс, авраг улаан толгой зэрэг зүйлийн өвслөг ургамлууд байсан. За мөн модлог ургамлуудаас бол дракийн бургас, лавар навчит ульяас зэрэг модлог ургамлууд байсан. Гэвч эдгээр ургамлууд маань маш сэргэн ургалт нь муудсан хязгаарлагдмал байдалтай байсан. За эдгээр доотлын зураг дээрээс та бүхэн харж болно. Эхний энэ хоёр зураг бол тогтворжуулагч ургамал бүхий одоо экосистемийн үүрэг үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэж байгаа ийм голын зураг байна. Нэг нь бол өвслөг ургамалтай, нэг нь модлог ургамал болон өвслөг ургамал холилдсон. Энэ 3 дугаар зураг бол тогтворжуулагч ургамлын маань үндэс яг нөгөө морфолог шинж нь ямар байдаг юм бэ гэдгийг харуулсан зураг байна. Мөн 4 дугаар зураг бол үүрэг үйл ажиллагааг харуулсан зургууд байна. 4, 5 дугаар зураг. За тэгэхээр та бүхэн илтгэлийн талаар илүү мэдээлэл авах хүсвэл илтгэлийн доор байгаа линкээр орж ханы илтгэл болон абстракт дээрээс илүү мэдээллүүдийг авч болно. Мөн чатаар асуулт асууж болно. За баярлалаа.